Баянзүрх дүүрэг нь хамгийн олон хүн амтай дүүрэг, уг дүүрэгт амжиргааны баталгаажих түвшингээс доогуур айлөрхүүд олон байдаг. Тэдний нэгэн хэсгийг баярлуулсан амьдралд нь тус болох тусламжийн томоохон үйл ажиллагааг улсын хурлын гишүүн Алтай санаачилсан. Тэрээр Америкийн Pie Flagstaff олон улсын хүмүүлийн тусламжийн байгууллагатай харилцаж Баянзүрх дүүргийн олон зуун нин ядуу өрхүүдэд тусламж олгохоор болсон. Үүний дагуу тус дүүрэг техникийн ээлжинд хувцсны тусламжийг олгож эхэлжээ. 10 хоногийн өмнө ихэлсэн тусламжийн бараг тараах ажиллагааны явцдаа бид өнөөдөр танилцсан юм а. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд энэ үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ олон улсын хүмүүлгийн байгууллагатай манай улсын хурлын гишүүн Алтай цаашид олон төрлөөр хамтарч ажиллах ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ олон улсын байгууллага нь бол олон улсын хэмжээнд нэр хүндтэй ер нь хүмүүлгийн тусламж үзүүлдэг ийм туршлагатай байгууллага. Энээс гадна манай энэ арга хэмжээнд бол Петровис компани хамт олон маш их гүн тусалцаа үзүүлж байгаа. Гэр хорооллоор, айл өрхүүдээр, гачуурт, налаа их гэх мэтлээ одоо бусад газруудаар тараахад бол одоо бензин шатхуунаар бол Петровис компани тусалж байгаад Петровис компани хамт олонд бас улсын хурлын гишүүн Алтайгийн нэрийн өмнөөс болон хувайсан нийт одоо энэ арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийн өмнөөс бас баяр хүргэе гэж бодож байна. Хахир хөдөө өвлийн өмнө нэг эмзэг давхар бүлгийн өрх айлуудад хувцснаар тараах гол зорилготой байсан. Тэгээд зорилго маань маш сайн биелж байгаа гэдээ бид ойлгож байгаа. Тэгээд гол нь яг биднес өөрсдөө энэ дүүргийн нийгмийн одоо халамжийн хилцээний ажилчдын яг гаргаж өгсөн нарийн жагсаалтын дагуу одоо амжиргааны төвшингийн тодорхойлсон тэр хаягжилтаар нь явж байгаа учраас энэ ажлын нүүр өгөөж бол маш сайн байгаа гэж бид ойлгож байгаа. Before winter comes, Өвөл хаяад ирсэн энэ үед уг тусламжийн хувцсыг олгож байгаа нь цаг үеэ олсон явдал боллоо хэмээн Баянзүрх дүүргийн нийгмийн хэлцээний дарга ярьж байна. Баянзүрх дүүргийн 800 өрхөд одоо нэн ядуу 800 өрхөд бол өрх бүрт одоо иж бүрэн тийм хувцсыг бол бэлгэлж байгаа. За энэ ажлыг бол одоо Америк олон улсын байгууллагын хүмүүнлэгийн салбарынхан өөрснөө ирж яг газар дээр нь гардуулж байгаа маа. Тэгэд нийтдээ бол 17 хорооны 800 өрх айлд энэ хувцсыг бол хуваарлж байна. За энэ бол одоо бидний анхны бол хамтын ажиллагаа. Одоо дараа нь бол бид нар бас Алтай гишүүний хөрөнгө оруулалтаар бид эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авах тендерийг зарлчаад байж. Тусламжийн хувцсыг Баянзүрх дүүргийн 2-10 ам бүлтэй гэр оронгүй олон хүүхэдтэй хэвтрийн өвчтэй өрх толгойсон эрэгтэй эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг судлан сонгоо авч олгож байна. Ийхүү улсын хурлын гишүүн Алтай Баянзүрх дүүргийг хөгжүүлэх, дүүргийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх талаар олон ажлыг хийж байгаагийн нэг нь энэхүү олон улсын хүмүүлгийн байгууллагатай хамтарсан тусламжийн үйл ажиллагаа маа. Уг үйл ажиллагаа үргэлжилж байна. Улсын хурлын гишүүн Зоригийн Алтай анх санаачлан энэхүү тусламжийн арга хэмжээг зохион байгуулсан юм а. Тусламжаар олгож байгаа хувцсыг олон улсад нэр хүндтэй байнгын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг Flagstaff олон улсын тусламжийн байгууллага өгч байгаа юм а. Энэхүү байгууллага нь 11 дахь жилдээ тусламжийн үйл ажиллагааг явуулж байна. Баянзүрх дүүрэгт ядуу зүйтэй амьдралын боломжтой руу маш олон айл өрх байдаг. Тэдний дундаас өрх толгойсон эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр насны амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур амьдралтай айл өрхүүд энэхүү тусламжинд хамрагдсан юм а. Хагас сар гаруй үргэлжилсэн тусламжинд тус дүүргийн 12 хороо гачуур тосхны айл өрхүүдийн 800 гаруй өрхийн 3000 гаруй иргэд хамрагдсан байна. Тусламжийн арга хэмжээг өнөөдөр өндөрлөж олон улсын Flagstaff тусламжийн байгууллагын гүйцэтгэх захиралд Баянзүрх дүүргийн удирдлагууд талархлын өргөмжлөл гардууллаа. За хамгийн гол нь энэ үйл ажиллагаанд тусалцаа үзүүлсэн, дэмжлэг үзүүлсэн анханаас нь бидэнтэй холбож өгсөн хүмүүс бол манай дүүргээс тус дүүргээс улсын хурл сонгогдсон улсын хурлын гишүүн Алтай. За мөн одоо энэ манай дүүрэгч том хотод төвшөлтөй учраас 800 гаруй өрхөд 1000 өрхөд хөргөж өгнө гэгэрт нь хөргөж өгсөн байгаа тусламжийн хувцсуудыг хөргөж өгөхөд бол яг гэгэрт хөргөж өгөхөд бол нэлээд одоо шатхуун гарна шүү дээ. Түн шатхууны хэрэгцээ гарна. Түн шатхууны хэрэгцээг бол мөн бас манай үндэсний томоохон одоо шатхууны нөлөөлөгч болох Петровис компани нэмэгдэж гисэн байгаа. За ингээд манай дүүргийн олон мянган хүн тусалцаа үзүүлсэн Mary Potts захиралтай Flagstaff олон улсын тусламжийн байгууллага. За бид нар бол сая өнөөдөр ярьж байна. Цаашдаа бусад олон салбарт хамтарч ажиллана. За үүний дотор ялангуяа эрүүл мэндийн салбар. Бид цаашид энэ бүхнийг анхлан санаачилсан улсын хурлын гишүүн Алтай Баянзүрх дүүргийн тамгын газартай олон талаар хамтран ажиллах болно. Тусламжинд хамрагдсан тэр олон иргэдэд хэрэгтэй байгаа хувцас хонорыг нь олгосон явдал бидний хувьд үнэхээр бахархалтай ажил юм а. Хамгийн гол нь эдгэр хүмүүс бидэнд баярлаж дулаан хувцастай явж байгаад би маш их баярлаж байна.
Тусламжийн хувцсыг иргэдэд тарахдаа зүгээр нэг байранд цуглуулж байгаад нэрийг нь дуудаж тараасангүй. Харин тухайн сонгосон айл өрх болгонд нь өөрсдийн биеэр очиж гартуулсан байна. Баян зүрх төрөөд март байна. Үнэхээр хүмүүнлэгийн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө гэж бодож байна. Олон түмэн хороодын хүмүүсээс ч бид нарт одоо баяр хүргэж энэ хүмүүнлэгийн үйл ажиллагааг өндрөөр өрнүүлж байгаад бид бүхэн их баяртай байна. Энэ хүмүүнлэгийн үйл ажиллагааг манай улсын их хурлын гишүүн Зоригийн Алтай Петровс компани хамт олон Баян зүрх дүүргийн засаг даргын тамгын газар түүний дотроос нийгмийн хэлтэс дүүрэг хороодын нийгмийн ажилтнууд энэ хамт олон хамтарч явуулсан учраас энэ арга хэмжээ сайхан болж өндөрлөө. Америкийн нэгдсэн улсын Аризонад төвтэй олон улсын Flagstaff тусламжийн байгууллагын цаашид өрхийн эмч нарын мэрэгжлийг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулахар болжээ. Мөн эмч нар өөрсдөө гепатит B-C вирус тээгч нар болсон байдаг учраас тэдний эмчлэх ажлыг хийхээс гадна гэмтлийн эмнэлэгтэй хамтран үе мөчний мэс заслын шинэ аргыг Монголд нэвтрүүлэх, өрхийн эмнэлгүүдээс гарч байгаа зүү тариур хог хаягдлыг стандартын дагуу устгах зэрэг олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж ажиллах юм байна.